Слайд дээр текст унших нь хэсэг хугацааны дараа уйдгартай болдог тул харааны сонирхлыг нэмэхийн тулд график элементүүдийг нэмж оруулдаг болохыг бид аль хэдийн мэддэг болсон. Ийм зорилгоор төсөлд ашиглаж болох нэг элемент бол illustrated характер буюу дүрслэгдсэн дүр байж болох юм. Бид үүнээс чааш характер зураг гэд хэлээд явхаа. Слайд дээр багшийн ярьж байгаа характер зургуудыг оруулах болно. За энэ хэсгээр характер зургууд болон бэлдсэн хөдөлгөөнт GIF зургийг төсөл рүү оруулах тохиолдох болно. Дасгалын хатснаас orientation 0315 cig story гэсэн файлыг нээсэн байна. За quiz scene гэсэн хэсэг рүү очие. Бид өмнө нь шинээр хоосон blank slide үүсгэж орхисон байгаа. Энэ слайд дээр бид асуултын слайд үүсгэх болно. За текстийг ярьж байгаа байдалтай характер зургийг хэрхэн оруулж өгөх вэ гэсэн асуулт байна. За ингэхийн тулд insert зэвсдэр тавчлаа. Media гэсэн групп дотор character гэсэн icon байгаа ба дээр нь тавчлаа. Характер зураг оруулах боломжтой нэмэлт цонх нэгдсэн ба эндээс олон характер зураг буюу дүрслэгдсэн зургуудаас сонголт хийж болно. За доош нь гүйлгээд харъя. Энэ фото зургаас бий болсон бас характер зураг байж байна. За тэр дээр expression буюу илэрхийлэл, pose буюу за дүр поз байдал гэсэн таабууд харагдаж байна. Баруун хэсэгт ямар байдалтай харагдах preview цонх байна. Баруун дээд болон характер зургуудыг үсгийн дистралаар жагсаах болон өмнө нь ашиглаж байсан характер зургуудын жагсаалт гэсэн төлөвүүд харагдаж байна. Характер зургуудаас сонголт хийхэд баруун хэсэг ямар байдалтай гарахыг шууд харуулж байна. За эндээс эрэгтэй багшийн характер зургийг сонгоё. Хаашаа ард зогсохыг left, front, right гэсэн төлөвдөр дарж сонгоно. За баруун тийш харсан байдалтай зогсож байгаа позыг авъя. Царайны илэрхийлэл ямар байхыг expression гэсэн тааб дээр тавьж сонгоно. Асуулт асууж байгаа тул asking гэсэн төлөвийг сонгоё. Одоо pose буюу биеийн илэрхийллийг сонгож өгье. За инхийн тулд pose тааб дээр тавшина. За энд олон төлөв байдлууд харагдаж байна. Зүүн гараар зааж байгаа энэ позыг сонгоё. Зүүн гараар зааж байгаа тул right гэсэн төлөвийг сонгох ёстой. За сонгогдсон байна. За ингээ болсон гэж үзвэл insert тавч дээр тавчлаа. Бэлдсэн характер зураг ороод ирсэн харагдаж байна. Зургийг жижигрүүлж, томруулж болно. Зүүн талд чирж байрлуулъя. Баруун хэсэгт текст бичих зай үлдээж байна. Цаад хэсгэр дээр тавшиж deselect хий. За бид нар асуултын текстийг оруулахдаа текст хүрээг ашиглаж оруулж болно. Эсвэл текст баллон буюу тексттэй бөмбөлөг байдлаар оруулж болно. Үнийг дараагийн хичээл дээр хийх болно. Характер зургаа сонгоход дээр характер tools гэсэн зэс бий болж байгааг хараарай. За доор нь design, формат гэсэн таабууд харагдаж байна. Design тааб дээр тавчлаа. Энэ тохируулгын нэмэлт айконууд харагдаж байна. За эндээ сонголт хийгээд характер зургаа өөрчилж болно. Формат тааб дээр тавшиж харъя. За мөн тохируулгын айконуудыг ашиглаж өөрчлөлт хийж болох нэ. За одоо бид хөдөлгөөнт характер зургийг оруулж ирэхийг үзье. Ингэхийн тулд зүүн хэсэгт байгаа слайдаа сонгоод маусны баруун тавчийг тавшаад duplicate хий. За слайдаа ховлж байна. Хоёрдугаар слайдаа сонгоод багшийн характер зургийг delete хийж арилгаад одоо insert хийснээс picture дэлгэгдсэнээс picture from file гэсэн мөрийг сонголоо. Дасгалын 3 дугаар хатснаас бэлдсэн нэг дэвсгэр зураг оруулж ирье. За энэ зургийг сонголоо.
одоо дахиад дасгалын 3 дугаар хавцснаас бэлтчихсэн байгаа pointing доогуур зураастай R гэсэн GIF файлыг оруулж ирье. За энэ хөдөлгөөнд харагдах зургийг өөр програмаар би бэлдсэн байгаа. Зүүн тийш нь байрлуулъя. Энэ слайдыг превью хийж харъя. Урьдчилсан байдлаар харъя. За болж байна. Ийм байдлаар бид энэсгээр характер зургийг ашиглах тухай ойлголтыг үзлээ.